Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж 2024 оны байдлаар нийслэл 730 мянган автомашинаар хоногт 1.8 сая зорчилт хөдөлгөөн хийж буй тооцоолол гарсан. Оргил ачааллын үеийн дундаж хурд 7-аас 13 км/цаг байдаг. Тиймээс Улаанбаатар хотын авто замын төвжирлийг бууруулах зорилгоор туулын хурдны зам төслийг хэрэгжүүлж байна. Туулын хурдны зам төсөл хот төлөвлөлтийн хувьд ямар ач холбогдолтой вэ? 20 минутын хот төлөлтийг дэмжин, авто замын сүлжээд хэлж авто замын төвчрөл буурна. Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэнэ. Босоод тэнхлэгийн хувьд Баянбүрдийн тойрогоос баруун дөрвөн зам хүртэл замын хөдөлгөөний ачаалал 5-аас 7.5%, нарны гүүр 7-оос 8%, олимпик гудамж 7-оос 13%, Их Монгол улсын гудамж 8-аас 11% буурна. Хэвтэ тэнхлэгийн хувьд нарны замын хөдөлгөөний ачаалал 25-аас 28%, Чингисийн өргөн чөлөө 28-аас 30%, Яарамгийн гүүр 28-аас 32%, Яарамгийн зам 10-аас 12%, Инх тайвны өргөн чөлөөний ачаалал 7-оос 8%-аар буурах ачаал бүгдэлтэй юм а.